усны одоо хомсдлоос болж бол энэ одоо газар тариалан үйлдвэрлэл үйлчлэгээ явуулахд бол хүндрэлтэй асуудал тулгамж байна. Ер нь хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүлээ гэж энэ одоо үгэл яалч явахгүй амьдрал дээр л үнэ. Эрүүл хүнс идчихэж ирээдүйн болсон үр хойч одоо бид өгдвөл эрүүл Монгол хүн одоо бий болох нь бол энэ ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний аюулгүй байдлыг хангаж ийн хүнсний хойсол бол үр дүнгээ өгнө. Энэ ч утгаараа манай иргэд маань 2022 онд аймгийн засаг дарга болон түүний тамгын газар за иргэдийн уурлаас дэмжиж нийтдээ одоо 74 хөлөмжийг бол ард иргэдтэй өгч гэртээ болон байгууллагынхаа одоо орчинд хөлөмжийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр бөгөрцөө болон хомдоор навчид байцаа чинжүүг одоо тариалах үйл ажиллагаа бол энэ жил бол эрчимтэй эхлүүлсэн байгаа. Энэ ч утгаараа 2023 онд аймгийнхаа иргэдэд бас хүнсний хангамжийн талаар хөнгөлөлтөө үр юу хөлөмжийг бас дэмжлэг үзүүлэхийн зорилтыг тавь ажиллаж байна. Бизнес эрхэлж байгаа иргэд маань сүүлийн үеийн орчин үеийн техник технологиг бол худалдаа авах чадвар бас жоохон хомс. За тариалан эрхлэж байгаа иргэд маань бол усны одоо хомсдлоос болж бол энэ одоо газар тариалан үйлдвэрлэл үйлчлэгээ явуулахд бол хүндрэлтэй асуудал тулгамж байна.